Намайг Бачлан Овгтэй Чимгээ гэдэг. Би Дорн тамгийн Дашилар сумын хүүхдийн цэцэрлэгт 20 дахь жилийн ажиллаж байна. Одоогоор би байгууллагын багшаар ажиллаж байна. За цэцэрлэгийн багш мэргэжил нь хүний амьдралын чухал суурийг тавьдаг учраас өндөр хариуцлага, сэтгэл зүтгэл шаардсан онцгой мэргэжил гэж би боддог. За миний хувьд хүүхдийн ариун цагаан сэтгэл сониуцсан альваг хурдан хүлээн авч сурч чаддаг нь таалагдсан. Тиймээс хүүхэд бүр давтагдшгүй авьяастай бөгөөд түүнийг нь олж харан дэмжиж чиглүүлэн хөгжүүлэхэд өөрийн боттой хувь нэрээ оруулахыг хүссэн учраас би багш мэргэжлийг сонгосон. За бага насны хүүхдийн эзэмшсэн зөв төлөвшил нь хүүхдийн бүхэл амьдралд нөлөөлдөг. Тиймээс сургуулийн өмнөх боловсролын багшийн үйл ажиллагаа нь зөвхөн өнөөдрийн бус харин хүүхдийн ирээдүйн амьдралыг чиг баримжаанд нь гүн үнцгийн нөлөөлдөг онцлогтой. За хүүхэд бүрийн аз жаргал, хөгжлийг харах мөч бүрэн миний ажилд урам өгдөг учраас энэ мэргэжлийг сонгон сэтгэл хангалуун ажиллаж байна. Энэ хугацаанд хамт ажиллаж байсан үе үеийн багш нар хамт олноосоо сонссон урмын үгс нь намайг багшийн замаар тууштай алхахад урам зориг өгч байдаг. Бүлгийн сургалт үйл ажиллагааг төлөвлөхдөө хүүхдийн хөгжлийн онцлог ялгаатай байдалд тохируулга хэн төлөвлөж хүүхдийг хөгжүүлэн ахиц гаргахыг зарим ажиллаж байна. Сургалтын шинжилсэн хөтөлбөрийн дагуу хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжсэн сургалтын нэгдмэл арга зүйг хэрэгжүүлэн сургалтын хэрэглэх түүнийг бэлтгэн ажиллаж байна. Жил бүрийн хаврын улиралд сургалт үйл ажиллагаагаар хүүхдтэйгээ хамт хүнсний ногоо болон цэцэгний өрсөлдөгийг өрсөлдүүлэн туршилтын талбайдаа тарьж намар нь хурааж хүнсэндээ хэрэгэлдэг. Ингэснээр хүүхдийг хөдөлмөрт сурган байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, мөн байгальдаа хог хаяхгүй байх дадлаг болгож төлөвшүүлэн ажилласан. Манай цэцэрлэг нь үндэсний бурайд хэл, өв соёлоо, ёс заншлаад дээдлсэн, өв соёлоороо бахархсан, зөв төлөвшлийг багаас нь бид олгоно гэсэн эрхэм зорилгынхаа хүрээнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөртэйгээ уялдуулж хүүхдийг бурайд хэл аялгаар ярих, мэдлэх, амаг ураагаа мэдэх, 9 үеэ нэрлэх, бурайд дуу шүлгээ сурах, ардын онсон тогтоом шагаа болон 9 түлхүүрээ гаргаж сургах, аман наадам, өв соёлоосоо суралцаж, их орон сэтгэлгээтэй зөв монгол хүн байх төлөвшлийг өдөр тутмынхаа сургалт үйл ажиллагаагаар хэрэгжүүлж байна. Энэ мэргэж дэвшлүүлэх үндсэн сургалтанд амжилттай хамрагдаж, багш нараасаа туршлага судлан, шинэлэг арга зүйд суралцсан, эргэцүүлэн чичиж, үндэсний хэмжээнд оролцож, туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. Мөн аймгийн мэргэжлийн багш нарын бүлгийн математик болон байгаль нэмийн орчны сургалт үйл ажиллагаанд оролцож, хэрэглэгдэхүүний үзэсгэлэн гаргасан. Залуу багш нарын манлайлал бүсийн үйл ажиллагаанд тэргүүлэх багшийн туршлагаа танилцуулахаас гадна мөн чиглүүлэгтэй сургалт үйл ажиллагааг зохион явуулан түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.